би бүгдийг өөрөө шалгая гэдэг юм яваад байдаг. Тэгээ та бол өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. Хүрээ хязгаар дээр нь асуудал үүсэж байгаа. Энд ухаан удаг гэж хэд тэд дугаартаа ухаан удаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтөй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хэд. Ухаан удаг гэж нэрлэлчээд бүгдийг бусдыг шалгая гэдэг. Эргээд манай ардчилсан намынхан бас нэг одоо таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой бас нэг хэн шалгах төрөөрөө байгуулъя гэж явж идэг. Гэтэл таны энэгээр болохоор би бүгдийг өөрөө шалгая гэдэг юм яваад идэг. Тэгээ та бол өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. Яг нь гарын үсэг дурсан гишүүдийн хувьд бас энэ төслийг зөвхөн ганцаараа нэг онцлох нь бол бас жоохон учир дутагдaltaй юм гэдэг ийм үнцэг ярьсан. Тэгэхээр энэ дээр одоо томьёолын хувьд хүрээ хязгаарыг одоо бусад төслүүдийг хасчих болно. Тэгээд бусад асуудлаа ярьдгаар яриад би ч гэсэн түүнийг бас дэмжиж байгаа. Банк орон дарга яах ёстой юм бэ? Энэ тодорхой болгож оруулж ирээд тэгээд нэг мөр ухаан удгаа шалгах гэж байгаа бол ухаан удгаа хэн шалгалтыг сонсголоо хийгээд тэгээд тантай холбоотой шийдвэрүүдийг манай ардчилсан намынхан гаргаж ирж байгаа энэ хэн шалгах төрөөрөө тусад нь байгуулад ингэ явмаар байна. Энэ асуудлыг яах вэ? Яг хамтдаа ярилцсан асуудал нөгөө гашуун сухад ганц модын холболттой холбоотой бас асуудлыг илүү бас тойрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа. За энэ төслийг бас явуулах гэж одоо хамтарсан засгийн газар байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. За энэ төсөл явсанд бас баяртай байгаа. Гэхдээ миний байр суурь бол бас нягтлаад тэгээд болох зүйлийг болж байгаагаар нь яриад олон нийтийн эргэлзээг нь тайлаад болохгүй л одоогийн засгийн газар цуцлах саналаа улсын хурлд оруулаад цуцлчих болно. Энэ дээр одоо миний хувьд зайлшгүй одоо энэ төсөл одоо хамгийн зөвөр хийгдсэн за энийг одоо би заавал хамгаалах хэрэгтэй гэдэг тийм хатуу байр суурь байхгүй байгаа. Өдөөж засгийн газар одоо олон жил гатсан энэ төслүүдийг хийсний чухал илүү сайн хувилбар байвал цуцлаад дахиад хийх нь бас их нээлттэй гэж бодож байгаа шүү. Тийм учраас хэрвээ байнгын орон тийм их одоо байгаад явал одоо төлөөлж 33 гишүүний бас ярьж байгаагийн хувьд цаг хүрээг одоо л одоо гишүүнтэй яг адилхан байдлаар зохицуулт хийвэл миний хувьд бол дэмжиж байна.